яваад хамаад оноогоо зүгдүүлээ мастер ч болох боломжтой болж байгаа гэсэн. За тэгээд 99,000 оноо энэ ч боо шүү дээ. Боо тэгээд ТV дандаа монгол хөнгөөрөө ярихгүй дандаа ТV-гээр ярина гэсэн. Тэгэхээр та бүхэн нөгөө захиалга хийхдээ ТV байна уу, ТV нэг байна гэдэг маш сайн харж байна. За ингэх бодвол бид нэр одоо бизнесийг боломжтой болоод өргөжлийн бонус 10% авах хэрэгтэй болно. За одоо юу нэр харах вэ? Харагддаг дээр гарах ч юм. Энд гарах чинь. Сургаад чимээгүй байна. Вот ихэм минут энэ одоо би маастгаа дуусаад бүгдээрээ өөрөөр зураг авахудаа бас нөгөө диплома гаргаж диплома авахудаа байна. За тэгвэл өргөжлийн бонусыг авах хэрэгтэй болоод бизнес гэдэг хэрэгтэй болоод за тэгээд энэ одоо хэрвээ би 50%-аар гарах хүн тэгээ санал авах хүн байхгүй гэж бодож байгаа энэ хүн хэрэглэгчээр явж болно те тэгвэл за тэгвэл 99,000 вон дээр нэмээ явна. Нэмээд 200 за 300 ингэж нэмсээр хагаад юу болов сайн 100 ТV болоод 50% боломжтой. За энэ болохоор Монгол мөнгөөр 3 сая төгрөг. Тэг өөр дээр авах юм. Тэгэхээр та бүхэн нэг тийм өөр дээрээ тийм их мөнгөөр аваад шаардлага байна. Яг хэрвээ авъя гэж байгаа бол энэ 50% бүрхэн чухал биш, цолон чухал байгаа гэсэн. Тэгэхээр цолондоо хүрэхдээ заавал их мөнгөтэй хүн хийдэг биш. Манай маркетинг болохоор ерөнхийдөө гишүүнчдийн маркетинг гэсэн. Тэгэхээр олон гишүүнчил үүсгэж явах гэдэг бол өөрт нь ашигтай гэсэн. За тэгвэл би ингээ мембер болчихлоо. Тэгвэл би одоо цолонд хүрье. За цолонд хүрэх юм бол 3 ан байгаа. За нэгдүгээр нь болохоор шууд өөр дээрээ 200 ТV. За энэ болохоор Монгол мөнгөөр 6 сая төгрөг. За хоёрдугаар арга нь болохоор түрүүнийх шиг энэ 99,000 одоо вооны ТV-гийн юм авлаа. Энийг нэмсээр агаад мастер. Тэгээ оноогоо нэмээд 100, 200, 300 за ингэж нэмэгдсээр агаад 200 ТV 6 сарын дотор болно гэсэн. 6 сарын хугацаанд 2 сая 200 ТV болох юм бол би мастер болно. За тэрний 3 дугаар арга нь болохоор багийн орлогоор би өөрөө 99,000 вонороо ТV-гээр орсон байгаа. За тэгвэл өөрөөсөө 3 хүн санал болгон шууд болсон 3 хүн авсан. За энэ 3 хүн болохоор 99-ээр ороод энэ болохоор багаа хөгжүүлээд болох боломжтой. Тэгээ багийнхаа орлогоор болох боломжтой. За эднэрийг ингэж одоо хэд бий юм те 300, 400 за ингэж нэмсээр агаад эднэр маань нийлбэр дүн 3 сая 300 ТV болох юм бол мастер. Өөрөө болохоор 99-ээр эхлээл мастер болох боломжтой.
Тэгэхээр та бүхэн заавал их мөнгөөр авах биш, өөрийнхөө яг өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүн аваад өөрийнхөө арьсан тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглээд өөрийгөө гоё болгоод тэгэн удаа ойр хавийнхаа шинэ хүмүүстэй санал болгох. Хэрвээ би 10 хүн байх юм бол надад гоё шүү дээ тийм үстэй 10 хүн. Энэ 10 хүнээс энэ хүнээс 10 болчихно. 10 хүн аваад явж ил энэ мастер цолно. Тэгэхээр заавал хүмүүс ингэж хэлж штэ би шинэ хүн хайгаад тийм нэг 5 хүн оруулчаад нөгөө хүмүүс юм авчихгод нөгөө 5 хүнээ хайцдаг штэ. Тэгэхээр шинэ хүн хайгаа явчихдаг. Тэгэхээр битгий тэгээрээ хэрвээ цолон төрхийг хүсэж байгаа бол энэ 3 хүнтэйгээ л ажиллах хангалттай гэсэн. Тэгэхээр энэ 3 хүнтэйгээ ажиллаад 3 хүнийхээ араас нь 2 хүн авчрангууд нь туслаа, 3 хүн авчрангууд нь туслаа, тэгээд 5 хүн авчраад туслаа. Ингээд болох юм бол энэ 3 хүнээ мастер хөгжүүлэлт тавьчих юм бол энэ 3 хүнийхээ задарсан орлогоороо би мастер чүрэн, дарис чүрэн, роял чүрэн, карал болох боломжтой гэсэн. За тэгээ мастерийнхаа 3 яаж мастер болох боломжтой вэ? Энэ 3 аргаас сурсан уу? Ойлгосон уу? Би хүн яриадгүй. Бэлэг өгсөн. Захир бэлэг өгсөн. За яриа. Нэгдүгээр авах. Мастер сайн байна. Эндээс жоо хамгаалаа. Нэгдүгээр нь бол өөрөө 2,200,000 ТV оноо уу 6 сая төгрөгөөр шалтгаан авалт хийх юм бол шууд мастер болох юм байна. Хоёр дахь нь бол өөрөө 99,000 ТV-гээр шалтгаан авалт хийгээд дараагаар нь 6 сарын хугацаанд өөр хэрэгтэй байгаагаар нэмж худалдан авалт хийсээ нийлбэр зөвхөн 2,200,000 ТV болоход мастер болох юм байна. Гурав дахь арга нь бол багаараа хүн болгон 99,000 ТV хийгээд байлаа гэхэд ороо 3 хүнтэй ч юм уу 10 хүнтэй ч юм уу яаж зохион байгуулахаас хамаарат нийлбэр дөрвөн 3,300,000 ТV болох юм бол мастер болсон байна. За тэгээд мастер нь одоо мастерын ойлгосон шүү дээ. Дараагийн нь одоо педалист болох. Мастер болоход олсноор ямар давуу талтай вэ? За сайн тэгвэл гишүүн болсон болохоор би шууд 10 хүрээ авсан шүү дээ. Энийг за тэгвэл би мастер болсноор өргөчийн 10%. За цолны 10%. За тэгээд цолны 4. Цолны 4. Энэ 4 болохоор үгүй одоо тэгээд миний өрсөн хүн те би өөрөө байлаа болоход миний өрсөн хүн гишүүн мембер гишүүн. За энэ гишүүн маань 10% аваад за тэгвэл дахиад энэ гишүүн маань хүн оруулах болгонд энэ хүн чинь цог байхгүй учраас энэ хүнээсээ би 4 авах гэсэн. Энэ хүний одоо тойруулаад хийх болгонд нь би 10% гэдэг цолны 4-ийг авах гэсэн. Би өөрөө цогтой учраас за тэгээд цолны 4 тэгээд энэ дараагийн багийн орлогын бонус байна. За багийн орлогын бонус болохоор PV-ийн 20% авах боломжтой. За энэ дээр болохоор одоо шинэ нэмэгдэж байгаа нь болохоор үеийн бонус гэж байна. За үеийн бонус. За энэ болохоор нийт 15 хүнээсээ PV-ийн 2% авах боломжтой. За ийм болж байгаа гэсэн. За тэгэхээр энэ нь ямар учиртай юм бэ гэхээр жишээ нь би өөрөө байлаа. За тэнгууд чинь энэ болохоор 1-р үе. За тэгээд ингээ явна шүү дээ. За 2-р үе. За ингээд 3-р үе. За тэгээд 4-р үе. Ингээд нийтдээ 15 үеэс би 2% боломжтой. Тэгэхээр миний өрсөн хүний одоо тэгээд задарсан орлого гэсэн үг шүү дээ. Одоо хамааралтай орлоготой хүмүүс. Тэгэхээр бид нар бага маш сайн хөгжүүлж авах юм бол
Энэ доошоогоо 15 үе. 1-р үе, 2-р үе, 3-р үе, 4-р үе, 5-р үе гэдэг 15 үе. Тэр доошоо хүртэл боломжтой. Хэдэн өөр? 2 дур. За энэ болохоор бас учиртай. Энийг бас сайн за ямар ч байсан 15 үеэс авах юм байна. За тэгвэл энэ дунд чинь мэдээж 99-ээр орсон ч хүн байгаа тийм. За 99-ийн бие нь болохоор хэдвэ? 35. Тэг 2. За тэгээд power гэж байна тийм. Хань нэг зураг авсан гэж байна. Power-ийн BV-ийн хэдвэ? BV-г амьсаа юм. За BV-ийн 2%. За тэгвэл энэний 2% нь хэд вэ? 900 мянга. Тэгээд 900 мянга. 900 гаруй шүү. Энэ болохоор 1000 мянга. За 2,200 мастераар орсон байж хэлдэг. Мастераар тэгээ орсон хүн байгаа бол 2,200 PV буюу энэ PV-ийн хэд вэ? 2 PV. Сая PV. За сая PV-ийн хэмбэл сая PV-ийн 2% юм чинь 20 мянга. Тийм. 20 мянга. За ингэж авах боломжтой гэсэн үг. Тэгэхээр би түрүү хэлсэн шүү дээ. Цолтой байхын давуу тал маш их байгаа гэхээр би энэ одоо тэг бизнесээр ихэлсэн бай, эсвэл пауэр болсон бай, за эсвэл мастер болсон бай гэх юм бол мастер болох нь асар олон боломжтой байгаа учраас мастер цолноос хэлсэн. Тэгэхээр мастер цолон дээр үлдэн бол манайхан ихэвчлэн би 50% хүрмээр гэж яагаад гэдэг бол одоо 50% хүрэх яах биш. Мастер болохтой яах гэсэн. Тэгэхээр багийн орлогоороо мастер болоод энэ бизнесөөрөө мастер болох чинь миний өөрийн нөөцөө бас 50 болчих жоох. Бизнес байсан ч гэсэн 50 болчих боломжтой, өөртөө 50% авах боломжтой учраас хамгийн гол юм чинь цаадандаа өргөн чухал юм байна. Бүгдээрээ мөнгө авах нь чухал шүү дээ. Тэгээ 50% аваа яваад угаасаа мастер болчиход 50% өөртөө авах боломжтой юм чинь бид нар юу заахгүй юм чинь гişүүчл маш олныг үүсгэх хэрэгтэй юм чинь. За Polaris бол гарна болохоор шууд буюу шууд гэж 2 аваа. За шууд Polaris болох нь болохоор өөр дээрээ одоо 1-р орлого гэсэн үг шүү дээ тийм. 1-р ердийн орлогоороо ердийн нэрээ захиалга өөр дээрээ шууд 13 сая 200 PV. Шууд ингэж хийх юм бол шууд Polaris болно. За Polaris болсноороо ямар давуу талтай юм бэ? За шууд бусын давуу талтай. За шууд бусаар нь миний одоо багт 2 мастер болсон. Миний шууд урсан 2 мастер байсан. За 2 мастер маань 2 мастер болоод за багийн орлого чинь спонсорын хаяглагын 50-40-х бас орно гэсэн үг байна. За тэгээд миний багийн тэгээд салсан орлогонууд бид нар бүгд нийлбэр дүн 33 сая PV 33 сая PV болох юм бол Polaris болох боломжтой. Тэгэхээр маш сайн багийнхаа тэгээ өөрийнхөө доод байгаа бүх хүмүүсээ ингээд туслаад дэмжиж тэгээд заагаад өөрт нь юу л байна тэр бүгдийг сайн зааж өгөх юм бол хамтдаа ингээд өгчөөд хамтдаа цалин түрээд хамтдаа амжилтанд хүрэх боломжтой. За тэгвэл шууд буюу шууд бус нь ингээд амархан байлээ. За тэгвэл Polaris болсноороо ямар давуу талтай юм бэ? За Polaris болсноороо өршин бонус бүгдээрээ адилхан тий 10%. За цолны бонус 17.5. За тэгээд цолны зөрөө. За цолны зөрөө нь болохоор жишээ нь мастер байж бодъё тий би өөрөө Polaris. За миний баг мастер байгаа. Тэгээд мастер байгаа.
За тэгвэл энэ мастер маань нэг шинэ хүн өрөнгөд энэ хүн чинь мастер чинь өргөчийн 10% авчин. За дээрэс нь нөгөө цолныхаа 10% авчин шүү дээ тий. Тэнгууд би 17.5 энэ чинь 7.5 үлдэж байгаа үстэй тий. Тэгвэл энэ хүн урьж ирэнгууд нь над руу 7.5 авна. За дахиад энэ хүнээс дахиад саллаа. За эндээс гарч ирлээ. Бүх газраас нь би 7.5 гэсэн зөрөө авах гэсэн. Өөрийнхөө багийн хамааралтай хүмүүсээсээ. Тэгэхээр энэ цалны зөрөө дээшээ басны бас давуу тал ичих байгаа зү дээ. Дээшээ гарсан болохоор. Тэгэхээр миний багт байгаа бүх мастеруудаасаа би 7.5-ыг авах боломжтой. За тэгвэл би Polaris байлаа. За тэгэнгүүт энэ мембер орж ирлээ заяа. Шинэ хүн орж ирлээ. Шинэ хүн орж ирэх юм бол энэ шинэ хүнээсээ би энэ 17.5-ыг авчин 10% авчин. За тэгэнгүүт энэ шинэ хүн маань дахиад нэг хүн урлаа. За энэ хүн чинь мэдээж 10% авах хэрэгтэй болсон байгаа шүү дээ. Тэгэнгүүт надад болохоор цолны 17.5% надад орно гэсэн. Энэ хүн цолгүй учраас би цолтой юм чинь. За 17.5-ыг 7.5-ыг ингэж зөрөө авах боломжтой байх нэ. Тэгэхээр заавал шинэ хүн хайгаад авах шаардлагагүй байгаа гэдэг. Зөрөөгөөр би яваад боломжтой. Тэгэхээр багтаа маш сайн дуслах хэрэгтэй. За тэгээд цолны зөрөөг ярьчлаа. За тэрний дараа нь багийн орлогын бороо. Багийн орлогын бороо. За тэгээд саяны нөгөө үнний бонус байгаа шүү дээ. Тэр чинь өөр адилхан. Бүгдээрээ Polaris болсон учраас одоо нэг хүнээсээ шууд 20,000 вон авах. Мастераас дээшд бол 20,000 вон авах. Нэг хүнээсээ яа түрүүний нөгөө мастер гэж яриад байсан. Үнний бонус болов. Нэгдүгээр үе, хоёрдугаар үе 15 үеэс. Тэгэхээр энэ чинь энэ өөрөө мастераас дээшээ отлоо. Мастер болгоод чинь BV-гийн сая BV-гийн 2 хүрээлээр 20,000 вон гэсэн шүү дээ. Тэрийг авах боломжтой. Мастераас дээшээ энэ мастераа тоглох юм. Нэгдүгээр үедээ би өөрийгөө тооцсон 10 хүн байж болно, 20 хүн байж болно. Нэгдүгээр маркетинг чи өөрийгөө ингээд тойроо явж байгаа шүү дээ. Нэгдүгээр 100 хүн байх юм бол гоё шүү дээ. Өөрөөс нь 100 хүн байвал 100 хүн нэгдүгээр үе, дараагийн 2 дугаар үеийн хэд болтой 100-ийн 102 үе. 200. Өөрөө өрсөн нэгдүгээр үе даа. Тэгэж шууд өрсөн шууд байна. Ингээд шууд өрсөн чинь нэгдүгээр үе явж байгаа. Ингээд тэгээ өргөчийн энэ хүний өрсөн үеийн 2 дугаар үе. Тэгээ 3 дугаар үе гэхэлэр чинь маш их олон. Тэгээ за баяр Polaris-ийг яг андаш юм хүмүүсээ юм боч юм бол өөрсдөө 50-аар аваад би нөгөө бонус авч байгаа юм чингээд 50-аар аваад зараад 50-аар аваад зараад байвал гав ганцаар явж шүү дээ. Тэгэхээр хүнээр ажилуулах юм бол тэр хүмүүсээ ингээд үржүүлээд явах юм бол би одоо Монгол манай баг чинь анх би 10 хүн хийжсэн бол одоо 8,000 хүн болсон шүү дээ. Тэгэхээр миний урьсан 10 хүн маань 8,000 хүн болсон байгаа. Тэгэхээр та бүхнээс ч гэсэн 8,000 хүн болох боломжтой. За би одоо бүгдээрээ бөөнөрөө зураг авахулаад тэгээд нөгөө сертификатаа гардуулах. Шин системийн талаар ярих уу? тэгээд шууд Polaris бас хороо юм байна. Тэгээд үеийн бонус нь болохоор 5 сарын 9-нд